За сайн байцгаана уу үзэгчдээ. Өнөөдрийн дугаараар бид нар Дундгов аймгийн Үлзий цумын цагаан суураг гэмэх газар ирсэн байна. Одоо доод ингэрт нь Чога багштайгаа их ямар миний би ирсэн мэдчилж байна. Өнөөдрийн ярилцах сэдв бол бөөгийн талаар үргэлжлүүлж ярилцах болно. Тэгээд асуултаа ингэж эхлэе гэж бодлоо. Багшаа та ингээд 7 хоног болгон маш их газараар аялдаг ингээд явдаг. Тэгээд энэ бид нар ярьдагтаа лам хүмүүс даяанчилдаг гэдэг. Тэгэхээр энэ бөө хүмүүсийн даяанчилж явах хэрэгтэй гэдэг юм уу? Эсвэл та хоббигоороо явдаг юм уу? Яг сонирхолтой асуулт. Ер нь бол товчор бол айл нь. Гэхдээ юу гэдэг юм дээр үеийн лам хүмүүс ч гэсэндээ одоо бадарчлаад ч гэдэм үү даяан хийгээд бяцлагаад ном гүрэм уншаад явдаг гэсэн ч гэсэн явдагтай адилхан. Бөөнөр бас одоо тэр бөөгийн тэр идэл хэрэглэл бүгд тэр нэг хингэргэндээ багтдаг гэж байгаа юм. Хингэргэндээ багтдаг гэсэн гэж байгаа юм. Тэгээд тэрэндээ тэр хингэргээ үүрээд одоо энэ уулахад тайгаар ингэж явж одоо хуураа татаж яваад шөнө нь хуй гэж бөөлөө. Тэгээд өстө нэг айл амтнаас зайдав алаг ирээнээс хол явж одоо энэ хорвоо ертөнцийн хий биетэй хийсэглэн дүртэй сайн муу юмтай нөхцөж байж тэндээс жинхэнэ бөө гардаг гэсэн гэж байгаа. Хүч чадлаа нэмэгдүүлж гин гэсэн үг. Тийм. Тэр байгаль дэлхийгээс хүч чадлаа авж гин таньж мэдж байна, хатуужж байна. Тэгээд тэр хуучин цагт бол бүр энэ одоо энэ хөвсгөл дээр байсан бөөнөр бол энэ хөвсгөл далааг ингэж бүтэн тойрч ингэж явдаг байсан гэтэргээл тиймхүү түүхүүд их бий. Тийм. Тэгээд энэ байгаль дэлхийтэйгээ илүү их ойлголцож, илүү их мэдж түүгээр дамжиж эрчим энерги сэргээж тий мөн хорвоо ертөнцийн сайн муу юмтай танилцаж жинхэнэ бэлтгэгдэж байгаа нь тэр. Минийх болохоор бас нэг аялал жуулчлалын мэрэгчлээ. Тэгээд тэрнээс гадна өөрөө бөөхөн болохоор тэр нэг энэ ихвчлэн ер нь ганцаараа их явдаг гэсэн. Гэтэ сүүлийн жилүүдэд хүмүүстэй ингээд явдаг болж байна. Ганцаараа ингэж хураа аваад энэ уул ус байгаль дэлхийтэй нэгсэндээ одоо мэдрэх гэж үзэж байна шүү дээ. Сүнслэг байдлаас тэгэж өөртөө үнэхээр яалтчгүй тэр эрчим энерги юм их сэргэн. Ер нь ингээд ийм 3 хоноод л хүн мэдэрнэ. Юу гэдэг юм хоолоо сойгоод л тий элдв янзын юм сатаарахгүй уул ханга байгаль дэлхийд ингээд алхаад хуурдаад явхад л тэгтээ тэргүүний 3-5 хоногийн дараа хүн дүр мэдэгдээд ихнэ хүний тэр хараа сайжраа сонсгол үнэрлэх мэдрэмж бүх юм сэргээд ирнэ. Тэгэл хүн ойлгоно. Би бас ингэж мацаг барьдаг байлаа. Ингээд 3 хоногт нэг хоол иддэг гэж нэг жил гаруй явсан. Тэнгүүд үнэхээр их мэдрэг болтго юм байлээ. Зөв. За тэгвэл үүнээс улбалаад энэ бөө гэдэг хүн тэгвэл бөө хүн болгон үзэж харддаг юм уу? Одоо зарим нь зөвхөн одоо уул ус харагдаад ингээд хүнтэй хүнийг үзэхгүйгээр яваад байж болдго юм уу? Үзэх ёстой байдаг юм болов уу? Мэрэг төлөг засал гэдэг бол яг бөөд байдаг л зүйл. Гэхдээ тэр бөөгийн уламжлалын нэг жижигхэн хэсэг нь аахгүй нэгэн хэсэг нь. Гэхдээ бид нар энэ цаг үед болохоор хитрхи тэрийг л барьж байна. Мэрэглүүлэх, үзүүлэх гэдэг зүйлийг л барьж байна. Цаа тэр мөн чанарыг ойлгож л байгаа. Гэхдээ ихэнх нь бол миний харж байгаагаар ойлгохгүй байна. Энэ бөө хүн гэхээр тэр нэг үзмөрч хүн, тэр мэргэлдэг хүн түнд үзүүлнэ гэж бодож байна. Гэтэл тийм биш. Тэр бөө мөрөглийн нэгэн л нэг хэсэг нь багхгүй юу? Гэвч уг нь тэр бөө хүн чинь тэр бөөн мэдлэгтэй хүнээс маргаашийн нэг ажлаа бүтэмжтэйг асуусны оронд бол тэр бөө хүнээс өөрийнхөө амьдралд насан туршид нь хэрэг болох мэдлэг ухааныг ойлгох гэж уулзвал их зүгээр. Одоо болохоор яг юм ингээд нийгмээ дагаад жоох өөрчлөгдөж байна л да. Тэрийг ч одоо буруу шахах нь цааш юм. Бөөнөр ч өөрсдөө зөвхөн үзэж хардаг засал хийдэг мэтээр ойлгож байна. Бөөг зорж байгаа хүмүүс нь ч тийм мэтээр л ойлгож байна. Энэ мэрэг төлөв засал гэдэг нь л тэр бөө хүн бөгөө тэр сүсгтэн хүн хоёр уулзах шалтгаан болоод байна. Ийм л болчиход байна. Гэвч урд нь бүр ийм байж. Бөө бөөлн гэдэг бол тухайн цаг үеийн хамгийн гой сайхан зүйл. Одоо тэр нутгийн ард түмэн одоо өөрийнхөө нутгийн тэр бөөгөө бөөлхийг бүр өдөр хоног тоолон хүлээдэг. За тэгээд тэр бөө бөөлнө гэх юм бол ёстой л нөгөө нэг хамаг гой сайхан хувцаа өмсөөл өнгөтэй өтөг өмсөөд боломжоор эдээс юуснийхаа дээжийг аваад л одоо бүр зорин очдөг. За тэгээд тэр бөө бол гайхамшигтай л дээ. Хуучны бөөнөр чинь бүр нар жаргаад нар мандах хооронд хингэрийн дуу таслахгүй ингэж бөөлдөг байсан гэж юм. Тэгж бөөлдөг. Нэг энэ дээр улбалаад нэг юм түүх ярихад хуучны нэг удхан бараг 90 хүртсэн байсан гэж байгаа. Тэгээ гадны нэг судлаач нар 80-аад оны үед нэг зорж очиод тэгээд нэг зураг авах гэсэн юм уу та. Тэгсэн чинь нөгөө настай удааныхаараа жоохон голонгүй байсан гэсэн. Энэ настай хүн ч одоо нөгөө лаг ингэж бөөлж мөөлж үзүүл чадах болоо да гэх нэг л тийм голонгүй.
Тэгсэн чинь нөгөө эмгнийг бүр 2 хүн татаад босгож ийн гинэ. Ингээд босч ийн гэн бүр 2 хүнээр ингээд төшүүлээд. Тэгээ босоод нөгөө хоёгийг өмсгөөл тэр хингэргийг бариулаад готловцын өмсгөөл ингээд бөөлөл ихэлсэн чи зүгээр гүш 18-с 20-той хүн гэмээр л үсрээл хараагаал эргэлдээд л тэгэл нар жаргаал нар манд хооронд тэнгэрийн дунийг тасрахгүй бөөлөл тийм ичүүч гараад. Тэгээ нөгөө судлаач бүр өөрөө ингээд гайхсан байгаа байхгүй. Тэгээ 6 цаг бичлэг хийсэн гэж байна. Тэр 6 цаг хугацаа нэг ч тасраагүй гэж байна тэр тэнгэрийн дуу. Дараа нь тэр бөө ингээд хоёгаа тайлсан чи тэр хоёгийг ингээд хөлсөнд нь нэвчээд бараг ингээд мушигхаар болцсон. Тийм амар хөлс ингээд яац. Тэгсэн хэрнээ нөгөө удам бол өөрөө ингээд зүгээр байгаад нэг шүү. Бүр сэргээд нэг ганц цаг хөвтөө босч ирээ бараг мал үнэ малаа саагаад эхэлж исэн гэж байна. Оо. Тэгсэн чинь тэр бичлэгнээс нь 6 минутын юм үлдсэн байдаг. Тэгээ тэр бичлэг надад байдгийн. Одоо яг одоо миний утсан дээр явж л байгаа. Би чамд үзүүлнэ. Тэгээд үүгээрээ хэлэхэд тэр бөөлн гэдэг тийм гайхамшигтай зүйлийг тэр ард түмэн одоо нутгийг усныхан сүсгтэн олон зорин очиж за мэдээж ажил амьдралаа даатгахгүй л яхав. Гэхдээ тэр бөөгийн тэр бөөлгөөнөөс бүр үнэхээр тэр нэрчим минерийг авч бүр ингээд сэтгэл нь дүүрэн болдог гэсэн гэж. Тийм болохоор тэр үнэхээр үн цэнтэй зүйл байж. Түүнээс биш би нэг ойрхон явж байгаад ороод ирлээ нэг юм үзүүлэх гэсэн ингээд суудгал байж. Тэр чинь айгүй хүндэтгэлтэй ханддаг. Тэгээд юу гэдэм ганц нэг одоо жинхэнэ бөөнөр хуучин цагийн тэр идтэй шидтэй бөөнрийг үзэж харж өссөн тэр настаачууд надад ярьж исэн юм. Үгүй тэр мундаг удган зайрангууд ингээд хүүхэд багт гэрээр ороод ирэхээр бүр ингээд бүр том авраг бүх ороод ирсэн юм уу гэмээр бүр юм том амар тийм том гайхамштай ороод ирсэн юм уу гэмээр бүр ингээд гэр дүүрээ явчдаг гэсэн. Тэгээ бүр ингээд аавтайгаа ээжтэй эмээ өвөтэй яриа суугаан харахаар бүр хажууд нь ингээд суугаад сонсоод л амар тийм гоё байдаг байсан. За тэгээд бүр хоёуг хувцас өмсөө тэр дуудлага тамлгаа уншаад бөөлөхөөрөө бол тэр үнэхээр гавч. Тэр бөөлгөн тэр хүмүүс бараг ингээд эрчим энерги заасал бараг тэр засал нам нь болоод бас тэр хүний ихтгэл үнэмшилж явж л байгаа л да нэг тийм гайхшигтай юм байдаг гэж. Харин бөөхөн заавал одоо гол асуулт руу ороход заавал нөгөө үзэж хардггүй гэх юм бол тэр бол заавал тийм байх ёстой гэсэн үг ш. Тэр нэг юм энэ цаг үеийн нэг юм болчиход байгаа юм. Түүнээс хуучин чинь тийм тахилч бөөнөр гэж чинь байлаа. Тахилч бөө гэдэг одоо энэ тахилч бөөнөр энэ уг нь бас байг хэрэгтэй юм байгаа. Тэр чинь Монгол бөөгийн бас нэг том соёл юм байгаа. Тэр тахилч бөөнөр бол тэгж хүн үзээд засал хийгээд явах биш. За юу гэдэм юм бэ? Тэр тахилч бөөнөрийг залж авчирна бөөг. За манай нутаг энэ жил нэг л бороо хормуутай ер нь нэг л болохгүй байгаа даа. Та нэг аргадаж өгөөч. Тэр тахилч бөө тэр тухайн нутгийн уул усыг нь аргадаж өгдөг. Бүр илүү аймаг нутаг усны хэмжээнд яах юм. Аргадаж өгдөг. За тэгэл ёстой нэг сайн сайхан зуншлахын сайхан болоод л инээтрийг ихээр түүгээр дамжуул арт түмэн тэр туцыг өвтөж байгаа юм. Тийм бай. Эсвэл одоо энэ хуучин өмнө ч ярьжсэн байх нэг айл болгонд ийм онх шүтэн байсан гэж. Тэр бөөтэй айл уу, бөөгүй айл нь ч хамаагүй. Айл болгонд тийм онх шүтэн байдаг. Тэр онх шүтэнийг нь тухайн цаг үеийн тахилч бөөнөр нь дахиж аргадаж өгч идэг. Тэгэхээр байгаль дэлхийн одоо энэ жинхэнэ эзэн болсон уул усны эзэн тэрлус авдаг юм ин аргадаж чаддаг тийм бөөнөр байсан байгаа. Тэр бөө бол ингээд нэг юм хүний маргааш нөгөөдрийн амьдрал үзээ суудаг биш. Тэгээ өдөр шөнөгөөч тэгээ бөөлөд байдаг биш. Хэрэгтэй үедээ хэрэг болсон шиг болдог. Тийм тахилч бөөнөр гэж байсан байгаа. Одоо энэ тийм бөөнөр ер нь бас одоо эсвэл байгааг нь би мэдэхгүй байгаа ч юм билүү мэдэхгүй юм зүгээр яг сонсогдохгүй л байна. Бөө гэхээр заавал тэр хүн өөр дөөрөө нэг юм орно гэж ойлгоод байна шүү дээ. Одоо над дээр нэг юм орох ёстой. Тэгээд ингээд буугаад эндээс өгсөн цай, эндээс өгсөн амьгийг татаад хүмүүстэй үзээд засал хийгээд явах юм шиг ойлгоод байна. Ухтан бол тэр мэрэг төлөг гэдгийг тухайн бөөн л хийдэг. Болохоос биш учиргүй онгод ингээл нэг хүний янз янзын мэрэглээ суугаад байж идэг чинь бол их тийм жоохон өрөөсгөл ойлголт юм байна. Яг хөө тэгдэг нь байгаа л бах тий. Тэгэхээр тийм тахилч бөөнөр гэж байсан. Тийм бөөнөр бол тэр өстой яг тэр үзэж хараад тэгээ суухгүй өстой хэрэгтэй үедээ тэгэл яадаг л тийм л болсон. Зүг. Тэгвэл одоо ийм янз бүрийн засал үйл гэж штэ. За бөө хүм магадгүй ч бах уу. Ингээд дээд тэнгэрээс онгодоосоо мэдээлэл авдаг байх л та. Гэхдээ бөө хүн багштай байдаг уу? Багштай байх ёстой байдаг юм. Хаанаас энэ бүх зүйлийг сурдаг юм болоо? Бөө хүн болгон багштай байдаг юм уу? Одоо дээр үед бол бас төдийлөн олдохгүй болоо. Одоо цагт ч гэсэн. Зөв. Энэ айгүй чухал асуулт. Одоо энэ талын юм айгүй их яригдж штэ. Маргаан дагуулж ил байна. Бөө бол багштай байх ёстой. Багштай байсан болохоор одоо чи бидний уншиж судлаад байгаа түүхэн дээр тэр мундаг бөөнөр багштай л байсан байна. Яг одоо тэр Сэмжээгийн мэд буюу Дэлдэн мэд зайран багшгүй бөөлсөн гэдэг юм. Гэхдээ тэр чинь нэг
яг багш шүү гэдэг чи ор тас багш шүү гэж биш нөгөө нэг угаасаа л удам тасраагүй тийм бөөгийн удамтай байсан. Тэгээ шилийн сайр байжгаад стол дээр хээр гадаа явж хагаад юмтайгаа нөхцөөд анх багшгүй бөөлцөн гэдэг юм. Тэгээ яг алстаа тэр чинь хүмүүсээс сурж мэдчихэл яваа штэ. Тэгэхээр бөө бол багштай байх хэвээр. Ёстой нөгөө нэг урсгал цусман нэг шүү гэж улаан манжих тэр гიშгэх газар нэг шүү гэж ногоо манжих холбож иж ёстой нэг өвдөг нугарж байж, үлмий дэвсэж байж, ухаан гаргаж үг хэлж байж, үнэнхүү сэтгэлээр гуйж байж тэр хүнд шав орно. Тэгэхээр энэ дээр нэг юм яригч. Тэгвэл ямар хүн шав орох хэвээр юм? Багш гэж хүн өөрөө ямар хүн байх хэвээр гэдэг асуулт ундраад ирж штэ. Ааха. Тэгээ одоо чинь янз янзын одоо дуулж шít нэг хүн дээр очиод ингээд шав орсон чинь буруудчлаа. Инглээ тэр эсвэл юм хохирсон мэт хүмүүс гарч ирээд байна. Тэгэхээр тэр багш гэдэг хүнийг ер нь тунчиг сайн таньдаг байх хэрэгтэй. Юу гэдэг юм багш хүн гэдэг бөө хүнд багшилж байгаа багш хүн гэдэг нэг төр хүн мэдлэгтэй байх хэрэгтэй. Хоёрт чадвартай байх хэрэгтэй. Гуравт сэтгэлтэй байх хэрэгтэй. Зүгээр хүний хүн чигээр хардаг байх хэрэгтэй. Энэ хүн гой сайхан гэж биш. Энэ хүн баян ядуу гэж хүнийг яг хүн чигээр нь харж чаддаг. Тэгээ мэдээж эрдэм мэдлэг чадвартай. Гэхдээ бөөгийн багш хүн гэдэг чинь ерөнхийдөө тэр бөөгийн суурийг зөв тавиад ерхий сайхан зүглүүлээд тэр онг шүтээ манжиг юмыг нь амьлуулад ингээд өгнө штэ. Түүнээс бөө гэдэг чинь нэг юм сургадаг юм биш. Юу гэдэг юм одоо нэг юм бага ангид ороод 35 үсэг багшаараа заалгадаг шиг аагаас яа хүртэл ийм байдаг гээл нэг хичээл шиг явдаг юм биш. Тэр чинь байгалийн зөнгөөрөө шалгарлаараа явдаг юм. Гэхдээ тэр хүнийг чинь нэг чиглүүлэх үүрэгтэй байна штэ заавал. Тийм. Тэгэхээр юу гэдэм за чи ядаж нэг уул хангаад явж байхдаа ингэж юмаа өргөчдгийн шүү. Тэ? Он гэдэг чи ийм шүү. Чиний хингэрэг чинь ингээд унаа болж байгаа шүү чиний. Зүгийн тайлбарлаа. Энийг чи ингээд нэг аянга нэрхсэн модыг ингээд матаж хийдгийн шүү гэдэг ч юм уу те. Тэгээ ийм учиртай. Тийм, ерөнхий утгын дээр за чи нэг бөөх хүн чинь одоо ийм хүнийг нэг ингэж хараарай. Одоо мууханаас хол яваарай гэд нэг хүнийг зөвлүүлдэг, чиглүүлдэг болохоос биш. Чи одоо ингэж бөөлөөр одоо ингэж яриад ийм байгаарай гэж болохгүй. Тэгэхээр нэг хүмүүс нэг ийм л юм ойлгочих хэрэгтэй. Бөө байна гэдэг чинь хин нэгэн шав орлоо гэж бодъё. Тэр хүн сайн багштай болоод шав орлоо. Гэхдээ хин нэгний хоёр дахь биш өөрийнх нь жинхэнэ байх хэрэгтэй байхгүй юу? Нөгөө багшийг хуулбарлах биш. Тийм шүү. Тэр одоо тэр хингээ дуудганыг хуучин байсан тэр удганыг тэр багш нь тэгсэн гэж байгаа юм. За одоо чамайг жинхэнэ бөө хэсэг нь харъя гэдэг. Одоо тэр онх шүтээ тэр манжиг юмыг нь амьлуулад өгцөн. За чи одоо үнэхээр жинхэнэ бөө юм уу? За чи ийшээ харж гин үү? Энэ гүн одоо тайгыг. За чи ийшээ яваад тэдэн сарын дараа эргээд ирээ. Чи үнэхээр бөө юм бол тэгээд өстой энэ уул усны байгаль дэлхийн сайн муу юмтай нөхцөө жинхэнэ чадлаа аваад ирээ. Одоо өстой чиний бөөх чи шат үзнэ. Тэгээд чаддгүй бол одоо тий одоо чаддгүй бол тэгэл заяа чин тэндээ дууснаа мэдэхгүй гэж. Одоо тэр хүний хурцлж байгаа ч байж болох юм зүгээр тэгдэг байсан. Тэгэхээр энэ бөө чинь бол энэ онгодоос өөрөөсөө ундарсан зүйл өөрийн хэдий багштай байсан ч өөрийн үзэл бодолтой, үг хэллэгтэй, өнгө аястай, арга ухаантай, засал домтой, өөрийн эрдэм мэдлэгтэй байх хэрэгтэй байхгүй юу? Түүнээс биш нэг юм хин нэгний зүгээр юм хоёр дахь хуулбарл байж болохгүй. Гэсэн ч бөөд заавал тэр суурийг зөв тавих багш хэрэгтэй. Яагаад гэвэл маш олон бөөнөр ингээл би буруудчлаа гэж юмаа хаяа шатааж байгаа шүү дээ. Энд чи яаж нөгөө нэг уг суур нь буруу тавих хичээд байна шүү дээ. Тийм байна. Тийм. Гэхдээ би ингэж алж байгаа хүнийг үгүйсэхгүй. Ийм хүмүүс харин яг бодох хэрэгтэй. Би ингэж болоогүй юм байна. Тийм учраас би энэ уг суураа зөв тавих хэрэгтэй байна гэдээ ойлгочих хэрэгтэй. Түүнээс тэр хүнийг алдлаа гэдээ одоо тэр юм амьдрал дуусчихж байгаа биш. Ер нь монгол хүний юу шүү дээ. Ухаан л дутхгүй бол арга бол дуустдаггүй гэж байгаа. Монгол хүний арга дуустдаггүй гэж байгаа. Тийм. Тэгэхээр бөөд бол багш хэрэгтэй. Гэхдээ багшийг шууд хуулж болохгүй. Бүх зүйлийг багшаас сонсоод байж болохгүй. Тэгвэл тэр чинь хүний нэг хоёр дахь болчих ш. Тийм учраас бөөгийн бөөлтөр гэдэг байгаа ш. Бөөгийн бөөлтөр бүжин тулаан дэгдэлтөр гэдэг байгаа юм. Гэхдээ эн чинь нэг юм бас нэг учиргүй зах замбраагүй ингээд юу санснаа дур зоргоороо хийж болохгүй учраас багш гэдэг хүн байх хэрэгтэй. Адаглаа тэр хүнд үндсэн ойлголтыг өгөх хэрэгтэй. Бас нэг буруу зөрүү юм хийхэд нь зэмлдэг хүн байх хэрэгтэй. Сайн нэг юм хийхэд нь сайшаадаг хүн байх хэрэгтэй, тий? Гэхдээ ер нь багш гэдэг зүйл чинь ямар агуу зүйл үлээ дээ. Зүгээр яг бөөгийн биш зүгээр энгийн амьдрал дээр харахад ч тэр. Тийм шүү. Зөв. Сайхан дэлгэрэнгүй хариулсан баха гэж бодож ил та бүхэн.
сайхан хариулт авсан баха. Бас нэг юм их сонирхол татаад байна л да. Энэ бөө хүмүүс ингээд тодордог тийм үү. Тэгэхээр энэ хүмүүс энгийн хүмүүстэй харьцуулахад илүү их тийм юр бусын зүйл харах одоо сүнс үдэрч харна гэдэг юм уу? Чөтгөр шулам харна гэдэг юм уу? Тийм байдаг уу? Бас сонирхолтой юм. Тий. Мэдээж тийм. Тэр бөө хүн болж байгаа хүн чинь мэдээж бусдаас өөр өгөгдөлтөө авьяас бэлэгтэй ч байдаг юм уу? Онцгой байж бөө болно шүү дээ. Тий. Бөө мэдлэгийн одоо өөр. Тийм онцгой бэлэг авьяастай хүн чинь бусдын харахгүй сонсохгүй сонсон шүү дээ. Гэхдээ ер нь яваанд бол тэр нэг юм харахгүй сонсохгүй сонсдогтой биш. Угаасаа энэ нүдэнд үзэгдэж гарт баригдж байгаа зүйл болгон энэ хорвоо ертөнц хязгаарлагдахгүй 5 метргүйгээр хязгаарлагдахгүй гэдгийг мэддэг болчихно. Тэгэхээр бидний хүн болгонд харагддгүй үзэгддгүй боловч хорвоо ертөнц тэр хий битий хийсгэлэн дүртэй тэр юу гэдэг юм урсах цус ойлгох нулимс цоглох зүрх бүлээн амьсгалгүй тэр юм байдаг гэдгийг мэддэг болчихно. Ер нь бол тийм ингээ гинт харахаас илүү. Яг харин гэхдээ юу шүү. Бөө биш ч гэсэндээ тийм хүмүүс бас байдаг юм. Юу гэдэг юм нэг юм бас нэг юм далдын янз янз юмыг харчдаг. Бас мэдэрчдэг. Гэхдээ тэр хүн бөө болоод заавал онгод буулгаад л суухын нэр биш л те. Тийм авьяас бэлэгтэй, төрөлхийн зөв мэдрэмж өндөртэй, төрөлхийн тэр өстой миллиметр харах чадвартай энд нэг юм байна, болохгүй юм байна гэдгийг мэдчихдэг. Тийм авьяас бэлэгтэй хүмүүс байгаа. Тэгээ нэг ийм төөрөгдөл үүсээд байгаа нь нэг хүн одоо байна гэж бодъё. Яг тийм авьяас бэлэгтэй. Бас хүний харахгүй харчдаг. Мэдрэхгүй мэдэрчдэг. Тэгээ нэг хүнд үзүүлэх гэсэн чинь чи онготтой гэж хэлээд бодлуулчдаг байхгүй. Төөрөгдүүлчдэг гэх юм уу та. Тэнгуут нөгөөтг чинь яг тийм ордог гардаг тэр тэрэндээ биш авьяас бэлэгтэй байгаад идэг. Тэгээ тийм хүн чинь 1000 хингэрэг балбаад болохгүй шүү дээ. Тийм. Тэгэхээр яг бас нэг тийм авьяас бэлэгтэй юм байна. Тэгэхээр асуултын бас хариулт бол тимээ бөө хүн гэдэг чинь бөөн авьяас бэлгийн ур ундраг болсон хүмүүс учраас бусдын хараагүй хар сонсоогүй сонсдог тийм зүйл нь бол байлгүй яхав мэдээж юм байдаг зүйл. Зөв ойлголоо. Та дараагийн асуудал та лусын талаар яриач. Тийм лус авдаг одоо уул усны эзэд гэж ярьдаг. Одоо бид нар чи эртээр үесээ байгальтайгаа шүтэн барилгахтаа ангиж амьдэрдэг тэр хүмүүс илүү ойрхон байдаг та. Тийм. Тэгэхээр одоо бүх газар нутаг лустай байдаг юм уу, савдагтай байдаг юм, эзэдтэй байдаг юм уу? Зөв тийм шүү. Одоо бид нар чинь дандаа уул усны эзэдгээл өргөд байдаг шүү дээ, тий. Лус гэдэг нь ерөнхийдөө бол бас монголоор бол ерөөсөө уул усын байгаль дэлхийн эзэдийг жинхэнэ эзэдийг бид нар одоо тэр лус авдаг гэж нэрлэдэг байна да. Бид байхаас өмнө тэд байсан. Тэгээд ер нь энэ бүх зүйл энэ лусын өмч мэдл гэж байгаа юм. Тэгээд одоо тэр тусмаа энэ Монгол бол тэр лусын орн гэж байгаа. Би бол бүр тэрэнд итгэдэг. Энэ Монгол бол бидний нэг өвгдөө эз чинь өчнөө газрыг байлдан дагуулж эзэлж исэн хэрнээ яагаад ийм эрс тэр суур амьсгалтай тий өвлөн хахир хүүтэн тий зун халуун тий энэ газараа л байгаад байна. Энэ газараа шүтээ дээдлээд хаашаач явсан эндээ ирээд байна. Тэр Монгол бол тэр лусын орн багхгүй юу. Тэр тусмаа ийм байдаг юм. Лусыг одоо ингэж яриад байгаа юм. Харал ус, цагаан ус, ирээн ус, алтан ус, хөх ус гэх лусын 8 аймаг гэж хуваагаад байна. Энэ бол яг шашны ойлголт. Тухайн хүмүүс лусыг тэгж ойлгож, тэгж дүгнээд байна. Тэр нь буруу биш. Тэдний дүгнэлт багхгүй юу. Энэ чинь нэг юм. Тэгвэл лус бол ерөөсөө тийм өнгө дүрстэй зүйл биш л дээ. Тэгээд дээрэс нь лус гэдэг зүйл ганцхан усанд байдаг зүйл. Хүмүүс устай холбоотой байдаг. Голдол буруу зуруу юм хийчих юм бол лус хилэглэнэ гэдэг боловч энд ч гэсэн болохгүй юм хөндөөл лус хилэглэн. Лус бол хаасайг байгаа. Бид яг ихээс төрөөд лусад бүр бүртгэгддэг гэж байгаа юм. Лусад одоо бүртгэгддэг гэж улстай бүртгэгддэг. Улсын бүртгэлээс өмнө үү? Тэгээ базар арга тийм юм байна. Тэгдэг гэж байгаа юм. Тэгээ нөгөө энэ лусыг чинь янз янзын өнгөнд үзээд байгаа чинь юу гэдэг юм. За энэ жилийг хатуу жил болж энэ доо энэ одоо байгаль дэлхий жоохон тогшин ширүүн байх чинь хар лустай жил байна да гэж хуучны өгчүүд. Энэ жил чинь энэ сайхан цагаан лустай жил байна да ч гэдэг юм уу. Тэгэж ерөнхийдөө ингэж нутаг өөрсдийгөө тэгж ойлгож хүлээж аваад байгаа болохоос лус ал угаасаа байсан байгаа тийм гихийн хэлбэргүй ийм гихийн дүргүү. Гэхдээ гэдэг юм хорвоо ертөнц дээр явж байгаа нэг сонин содон амьтад гардаг штэ. Олон дотор юм содон сонин амьтад гардаг. Тэр бол лус унаж яваа амьтад тийм байдаг гэж байгаа. Одоо юм олон хэрээн дотор нэг юм цагаан гэрээ ч юм уу тий.
цав цагаан бууг итер харсан гээл те. Ааха. Яг гоо тэрийг орчин үеийн альбино итер гэж тайлбарлаад байна. Гэхдээ тэрнээс арай өөрийг нь хэлээд байгаа шүү. Тэр бол өөр зүйл те. Тэгээ тэрийг болохоор лус өөрөө унаж яваа юм тийм дандаа өрөмөц содон. Одоо юу гэдэг юм энэ байгальд явж байгаад ийм эвэртэй могоото таарсан хүн итэргээд би уулзчил байсан юм. Ааха. Тэр болгон чинь тэр лус өөрийнхөө ямаа хүлгэлж яваа нь тэр гэж ярьж байгаа юм. Тэгээд энэ газар усны жинхэнэ гэж. Тэгээд лусыг бид нар дандаа устай холбож лус хаасаа юу гэдэг. Тэр тусмаа одоо хоёул говь газар ба штэ. Ааха. Говийн лус хамгийн догшин, говь бас хамгийн лус чуулдаг газар гэдэг байгаа. Тийм учраас хамгийн догшин байдаг газар. Тэгвэл энэ говь бол энэ лусын орон яагаад ингэж байгаа юм гэхээр харин тэр учир харин юунд байна гэвэл энэ говийн баялаг дандаа доороо байдаг гинэ. Ааха. Хамаг гайхамшиг нь бүр доороо байдаг гинэ. Тэгээ говь бол одоо тэр энэ лусын бүр орон буюу лус энэ говь мөнхийн ингэж одоо эзэгж явж идэг, хамгаалж явж идэг, хармалж явж идэг гэж ярьд. Одоо тэгж одоо бүр хожны өвчтөд бол тэгж ярьсан юм байна. Тэг ямар ч юм тэгж л ярьдаг юм. Тэгэхээр лус бол ерөөсөө хаасаагүй оршичдаг зүйл. Тэгээд бид нар чинь нэг бүр ингээд ухамсарт ингэ байж идэг чи ямар ч зинтэнд очих юм бол юм өргөх ёстой. Хинт заагаагүй гэсэн тий. Тийм та энэ талаар нэг яриач. Одоо лус гэж ярихаар бид нар чинь байнга аргаддаг ингээд өргөл барьц өрдөг шүү дээ. Та энэтэй холбоотойгоор энэ өргөл барьцын талаар бас яриач. Тэгээ. Тэгээд лустаар бас ингээд одоо бид нар чинь нөгөө нэг юм одоо цаг үеэ дагаад тэр гэдэг юм уу хитрхийн материалист үзэлтэй болчиход байна шүү дээ тий. Тийм. Пицгэр л бүх юмыг ойлгодог болоод байна шүү дээ. Ер нь бол яг 5 метр хүүд л илүү дулдуулаад ах шиг байгаа юм тийм байна. Тэгэнгүүт л одоо энэ байгаль дэлхийн юмыг ойлгох мэдэх гэдэг чинь угаасаа энэ монголчуудад бүгдэнд нь байсан зүйл гэж байгаа юм. Одоо өөртөө хуучны хөгшчүүд бол юу гэдэм за өнөөдөр цаг агаар ийм байхандээ маргааш тэхэндээ ч гэдэг юм уу те. За энэ газрын юм сэрцэн нэлээд огшин байна даа ч гэдэг юм уу. Одоохондоо ийшээ ойртой байж болохгүй шүү гэж мэдрэмтгий ард юм байсан байж тээ. Тийм сүнслэг. Тэгэл тэр юм их чинь стажингийн байгаль их ойлгож мэддэг гэж. Одоо энэ цаг үед бидний их маа тэр юм нь байхгүй болчиход байна шүү дээ. Чулуун хан тусгаарлалтад хамаг мэдрэмж надад байхгүй болчиход байна тийм. Тийм учраас бид нар нөгөө нэг энэ байгаль дэлхийд эзэн байдаг гэдэгт итгэдэг гэхээс илүүтэйгээр мэддэг байсан арт түмэн. Тэгээд энэ байгалаас бүх ашиг шимэнд хүртэж яваа арт түмэн чинь байгаагийнхаа дээжээс хүндэтгэж энэ одоо стол дээр лус авдаг та өргөл өргөдөг хилэгнүүл бол аргадаж гуйдаг тийм л байсан байгаа. Тэгээд өргөл тэгээ нэг юм ойлгочихвол зүгээр юм байна. Өргөл чи юу гэдэг юм дандаа сүү өргөхийн нэр биш шүү дээ. Одоо ер нь бас зарим газар чинь сүү өргөх бүр цээртэй газар биш шүү дээ. Ааха. Тэгээд одоо ястаа нэг бөө хүн ч гэдэг юм уу одоо тэр онцгой өвдөс бэлэгтэй хүн бол одоо энэ газрыг хараад ч гэдэг юм. За би нэг ийм юм өргөж болох юм байна даа ч гэдэг юм. Ингээд дүгнээд мэдчихэж байгаа юм. За энд бол одоо сүү өргөж болох. Энд бол би нэг одоо юу гэдэг юм арх өргөх юм байна. Бүр тийм шүл өргөдөг газар биш шүү дээ. Шүллийг өргөлд өргөдөг. Өөр бүр тэрнээс өөр маш сонин содон өргөл авдагч газар байна. Тийм. Тэрийг бол тийм хүмүүс мэдж байгаа. Тэнгуут л энгийн нөө нэг сүсгтэн хүмүүсийн байгаль дэлхийд явж байхдаа яагуул дээр вэ? Ааха. Тийм. Тэгэхээр ер нь их тохиромжтой зүйлийг ингээд бодоход бол зүгээр ингээд сүсгтэн тий хүмүүс гэр бүл найз нөхдөөрөө байгаль дэлхийд явж байхдаа зүгээр хамгийн тохиромжтой юм бол тэр их будаал юм бэлээ. Тэр арва будаа. Юу гэдэг мэдэхгүй газар болохгүй юм өргөж явах оронд тэр будаа чи ингээ өргөхөд газар унахад тэр хохоо шавжны хоол болчихно. Тий хаанч унсан тий хаанч унсан хог болохгүй. Тэгэхгүй ингээ сав саваар сүү өргөө тэр чинь нөгөө нэг илчиж муудаад бас буруу шүү дээ тий. Тэгээд харин ер нь бол өдрийн цагаар бол бас жинхэнэ байгаль дэлхийд л ус авдаг чи өргөдөг юм чи бас тийм хиншүү гаргадаг юм баггүй юу? Уг нь бол хиншүү гаргаж өөх мөхөөр те тэгж хиншүү гаргаж тэр нөө бийгүү хоосон юм зориулагдсан зүйл чинь бийгүү хоосон юмар дамжих хэвээр буюу тэр утаа үнээр хиншүү хэрэгсаар. Зөв. Тэгээд бид нар чинь лосыгч бас тэгж ярьдаг штэ. Өнгөнд баясаж үнэрт цаддаг гэж. Тэгээд бүр лосод өргөл өргөх гэж байгаа хүн бол өстой их цэвэрхэн лос чинь өөрөө маш их хэмсэг буюу одоогоор бол чи миний газар байгаа гэж лос яваа штэ. Одоо бид бол бас нэг гэнэ штэ. Бид бол одоо лосын эзэмшдэг газар ингээ явж байгаа юм чинь лосаа хүндэтгэх хэрэгтэй. Лос бол тэрийг маш одоо их хэмсэг. Тийм учраас их л цэвэр цэмцгэр бүр одоо хуучны өгчүүд бол өстой хамаг өнгөтэй өдөгөр яаж луссандаа юм өргөдөг одоо аргадагч байдаг юм уу те тэр зан үйл үлддэг байсан байгаа. Энэ ингээд өргөл барьц зан үйл хийхгүй байгаа дэвэл яах вэ?
гомдон догшорно гэсэн юм байдаг юм уу? Байлгүй л яах вэ? Одоо юу гэдэг юм. Одоо хоёлаа ингэж бодъё. Хоёлаа энэ нутагт байгаа өөрсдөө малчин гэж бодчих. Аа. Нөгөө хідэн мал маань энэ нутгийн өвсийг идээд тэр малаас гарсан сүг бид нэр хэрэглээд тэр малынхаа энэ өвсийг идэж өсөж томорсон малаа бид нар идээд амьдраад ээж эргээд тэр гарсан сүнээс нь нэг цацалч ялтгой өргөл өрөхгүй бол яах вэ? Аа. Болохгүй шүү дээ. Тэ. Тийм л байна. Тэгэхээр Гомдон. Гэхдээ ер нь юу юм бэлээ? Би одоо ингэж бодоод байхад бас за яг тэр өргөл өргөх өдөр бол яг ёсны асуудал шүү дээ. Хүндэтгэлийн хэлбэр байгаа даа. Баяр талархснаагаа бас нэг илэрхийлээд байна. Гэхдээ байгаль дэлхийд хамгийн хэрэгтэй юм ерөөс юу юм гэсэн. Одоо хангаа тийм газар нь бол мод тарих. А мөн ийм одоо тал хээрийн бүс говийн бүсэд бол одоо өстөө нэг тэр булаг шанд ундрахгүй болсон булаг шандыг ундрахтай болгохч байдаг юм уу те? Тэр өстөө л их жинхэнэ том өстөө тэр үргэл тусал болдгийн гэсэн. Жинхэнэ тэрэнд чинь л энэ улс юм баясдгийн гэсэн. Одоо тэнд нэг булаг энэ хүний оролцоогоор ингээд ундрахгүй болоод татарч явах тэрийг л хүмүүс аргалж нэг ундрахтай болгодогч байдаг юм уу те? Тэр бол их л том юм гэж. Би нэг багшаасаа ингэж сонсч ирсэн. Ингээд говийн сахиусууд эзэд их догшин байдаг. Тэр нь бас яагаад дэгдэг вэ гэхээр ингээд хонь мал ингээд явж байгаад худаг болог руу ингээд яваад орчдөг юм байна. Унаад орчдөг. Тэнгүүд нөгөөдх нь ингээд хинч авахгүй ингээд байхаар ингээд нөгөө нэг усны ундраг нь одоо бохирдоод тэрэнд нь хилэгнээд ингээд одоо юу гэх хүн дээр орох юм бол одоо нэг том батг гарчаад одоо юу гэдгийг тэрийг хатаг яшчаад шаваад тэгээд цэвэрлэхгүй байгаад байгаа те. Тий. Тэр үнэ. Юу бид нар ч уг нь юм цэртэй шүү дээ. Гол усан дотор амтны ам тасалдгүй цэртэй шүү дээ. Ерөөсөө тийж болдгоо шүү дээ. Бүр ялангуяа гол ус руу юу ч орцдоггүй шүү дээ. Цус мус тэр одоо юу гэдэг юм сүүм янз янз юм оруулдаггүй шүү дээ. Тийм. Тэгээд тэр үнэ. Говийн тэр говь шилтгүүр нь байгаль дэлхийн ер нь хүмүүс тэгэл ойлгочих хэрэгтэй. Говь хангаа гэдэг дэлхий ер нь байгаль дэлхийн юм нь янз янзын одоо тэр юм оруулж болохгүй. Зөв. Тэгээ бүр тэгдэг гэж байгаа юм. Лос бүр ингээ хилэгнээ догшроо штэ. Бүр тийм тохиолдол байдаг юм. Болсон түүхүүд нэг их л догшин тэр нэг энэ социализм гэж байгаа юм одоо догшин газрын уул усыг түшгэлж амьдардаг арт юм. Тухайн нэг энэ тэр тахлаг тайлах хийх цээрл хориглцсон. Одоо социализм шашингүй үзэл давмгаалж байгаа шүү дээ. Нөө сүм дугнуудыг нураагаад лам бөөгөө устгаад тэгээд ирэхэд бүр тэгжсэн гэж байгаа юм. Хоттой охин өөртөө ингээд бүр голын усанд живжсэн гэж байгаа. Гүр байгаль догшроод бүр. Тийм түүхүүд байдаг байхгүй одоо өөртөө бүр ингээд хоттой охин өөртөө ингээд явж байгаа голын ус руу орж ингэж мал хувь сүйдчихсэн. Тэр аимшигтай болж исэн гэж байгаа юм. Бүр тэр ихтгэл айлын нохоо өөрийнхөө хоныг барьж исэн тийм тохиолдод гарч тэгээд бүр ингээд аргагүй өстөө нэг нуугдаж хаагш уулсаа аргатаж явж исэн байгаа юм. Одоо бөөнөр ч нэг тийм цаг үе хэцүү үед уул хаданд ингээд юмаа нуучна. Чоны үүр мөрөнд нуудаг байсан гэж байгаа юм. Тэгээд нэг агуу магууд. Тэгээ нэг шүн дөлөөр ингэж очиж өстөө тэр хуурмуураа гаргаж хой хөцөн өмсөж уул усаа аргаддаг. Тэгээ бүр одоо ингээд бөөгдгээ хүнд шилэхгүй. Тэгсэн хэрнээ одоо энэ байгаль дэлхийг бол ямар ч ясныг аргадаал энтэйгээ харьцаад л ингээл яваад исэн байгаа. Тийм юмд байдаг. Тэгэхээр л бид нар хизээнээсээ одоо байгаль дэлхийг аргадаг, тахдаг, тайлах хийдэг. За бас одоо энэ газар чи юм догшин эннээс нь авч болохгүй ч гэдэг юм уу те. Энэ газар чи үнэхээр догшин энэ гол горхинд нь өстой ингэж болохгүй ч гэдэг юм уу те. Хамаагүй орж болохгүй ч гэдэг юм уу тэрийг мэддэг. Тийм мэддэг байсан артам чи эргээд нөгөө нэг юм асуудалд ордгоо байхгүй юу. Тэр их сонин штэ. Тэгээ яаж исэн ч гэсэн булаг шанд янз янз юм оруулж байгаа хүнд яалчгүй 9 шид юм гараад байдаг. Гэхдээ яг би зүгээр одоо цаг үедээ бас ингээд бодохоор ялчгүй бид нар энэ байгалаа бас нэг ашиг шимийг хүртгөөсөр аргагүй л шүү дээ. Авдаг ч гэсэндээ авахаас өөр аргагүй ч гэсэндээ эргээгээд талархдаг тий сэргээдэг, өргөдөг, аргадаг байх хэрэгтэй байгаа байхгүй тий. Зөв ойлгомжтой. За тэгвэл багшаа бөө хүн дээр одоо хүмүүс жишээ нь янз бүрийн үйл ном хийлгэх, засал ном хийлгэх, одоо зовлонгоос ангижрах, юмны арга замыг ингээ олох гээд одоо хийлгдэг тийм очдөг. Тэгэхээр энэ хүмүүс нь өргөл барьц аваадах нь зөв юм уу, буруу юм уу? Авахгүй байгаа бол яах вэ? Авах ёстой юм уу ер нь?
Аа. За энэ дээр ёстой нэг Тэгээд ийм зарим нь квот мот тогтооцсон байдаг шүү дээ. Ингүүл тэдүүл тэд мэд гэсэн шиг. зараг тэр явж ин тий. Тий. Аа. Нэг юм ойлгох хэрэгтэй. Өргөл барьц гэдэг юм хизэнээсээ л байсан зүйл. Энэ ганцхан энэ цаг үед байгаа юм шиг. Аль дээхэн үедээ ч байсан юм. Одоо энэ бөөгийн түүх мөхийг ингээд судлаад уншаад үзэхэд бүр ийм байсан байгаа юм. За нэг арай нэг мал хуйтай тэр бөөдөрөө тэр жилээ даатгаж засвал юм хийлэгдэг бол нэг мал хуу өгдөг ч юм уу. Арай боломжгүй юу гэдэг нэг бус таав нэг цайны идээч болтгоо өгдөг ч юм уу. Бүр үнэхээр одоо хэцүү тийм хүмүүс нь одоо юу гэдэг юм. За одоо би танд ядаж нэг юм энэ эвдэрсэн нэг юм чинь янзлаад өгье дөө тий. Одоо энэ хүү маань энэ хүүхд маань эсвэл би ингээд нэг юм болохгүй энэ юм нэг танаар ардвал эсвэл би нэг бас нэг уул уусны янз янзын хүндцэн болохгүй юм хийц юм а та дарагдаж өгөөч гэдэг юм уу тий. Байгаагийнхаа боломжтой байсан байна. Тэгээд тий. Тэгээд дээрэс нэг юм ойлгож хэрэгтэй. Өөрийн зовлон бусдад нялцааж болохгүй. Юу гэм чи тэр бөөгөөс бол зовоогүй. Тийм үү? Тэр бөө одоо тухайн хүний одоо зовлонгийн шалтгаан биш учраас өөрийнхөө төлөө мөн чамд одоо цаг заваа зориулж энэ юмнаас нь салах гэж байгаа хүний тэр онгод тэнгэрт нь өргөх юм өргөдөг, өгөх юм өгдөг. Энэ чинь ёс байхгүй байдаг зүйл. Энийг бүр дэлгэрэнгүй хүмүүст ерөнхийдөө гой тайлбарлчих. Нэгдүгээрт бол ерөнхийдөө тэр өргөл барьц гэдэг бол байгаагийнхаа боломжоор байж. Тэгээ өгж авах юм гэдэг чинь угаасаа нэг юм тэнцвэртэй орчих хэвээр. Ер нь тэгж хитэрж бас болохгүй. Одоо бүр тэр айдаг зүйл нь миний бүр. Хүнээс ихийг авал эргээд би тэр хүнд юу гэж чадах юм бэ гэж. Тэ? Тэгэхээр тухайн бөөхөн тэр хүний өгсөн баярлалаа талхаар өгснийг авж байгаагийн бол тэр хүндээ үнэхээр эрдэм чадал мэдлэгээр үнэхээр бодтой тус болдог байх хэрэгтэй. Өгж байгаа нь хармын сэтгэлгүй байх хэрэгтэй. Ямар чи тэр бөөгөөс болоо зовцсон биш. Өөрөө хүсээд өөрөө сүжиглээд очиж арга ухааныг гуйж амьдрал ахуйгаа даатгах байгаа бол бас боломжтой байх л ёстой зүйл. Ер нь тэр бол бид нар одоо нэг түрүү ярьлаа ш нэг байгаль дэлхийгээс одоо энэ малхын бэлчээд өвс ногоогоо идээд тэрнээс ашиг чимийг хүртэж байгаа юм чи эргээд нөгөө юмд өргөл юм өргөдөг гэдэгтэй бас адилхан зүйл болчихж байгаа байхгүй. Гэхдээ энэ тэгж энэ туйшиж болохгүй одоо тийм одоо тим засал тэдэн дөрөг ийм засал эдэн дөрөг гэж тийм үн цэнгүү тийм өчүүхэн байж болохгүй. Тэр бол өстой онцгүй хэрэг байхгүй юу? Тийм. Би одоо тийм юм яваал гэдэг. Би одоо тэр аймагт очих чинь үзүүлэх хүмүүсэйг л холбогдороо итэр гэдэг чинь ямар би нэг зөв шудраг хэлчихв. Нөгөө нэг ийм үг байдیں۔ Өсхийн өлөн өтөлсөн ч арилахгүй гэж үг байдیں۔ Яста өсхийн өлөнгөө дараагүй хүмүүс тийм байдаг юм уу? Эсвэл үнэхээр тийм бүр ингээд биш тэр тийм ядуу сэтгэлгээтэй явдаг юм мэдгүй юм. Чамайг хин нэгэн зориод очлоо. Үнэхээр энэ чамаас тос хүслээ. Чи зөвшөөрлөө. Чи тэр хүн тос өргөлөө. Тэр хүн чанд баяр талархлаа гэд идэ бодооч болтгоо алгын шиндээш нь харууллаа. Тийм болохоор ерөөсөө авсандаа хандаг бол байх хэрэгтэй. Тэгээд өгсөндөө бас харамсдаггүй л байх хэрэгтэй. Энд чинь хизэнээс л байсан л юм чинь. Тийм байна. Тийм. Тэгээд яс нэг тиймэрхүү хүмүүс байна. Юу гэдэг юм хөө хүн чинь өстөө нэрээ хүнд тусал болж явах хэрэгтэй өстэй гэдэргээд хүнээс бол зовсон юм шиг тийм юм байна. Албатай юм шиг. Хүнээс бол зовсон юм шиг хүн одоо юу гэдэг юм хүний өмнөөс амьдарч байгаа юм шиг хүмүүс байна. Би яг заримдаа хатуу хэлэхэд тийм хүмүүстэй уулзаа 5 үг солиод үнэхээр ингээд жоохон тийм бохиндмаа санагдах ч байдаг. Гэхдээ нөө бөөхөн учраас ямар ч байсан тэр хүн нэг юм ч гэсэн ойлгуулчихъя гэж л ямар ч ярих юм ярьж л дуусгадаг. Хэлэх юм хэлээл дуусгадаг. Гэхдээ ихэнхдээ яг тийм үнэхээр сэтгэлгээний тийм ядуу болсон хүмүүс гараа дахиад л тийм юм яриад хин нэгэн дээр очих л болно. Тийм байна. Тийм тэгсэн би одоо нөгөө түрүүсэж хүний хүн чигээр харах хэрэгтэй гэдэг шиг тийм байлаа ч гэсэн хэлхийгээ хэлээл тэгэл үзэн л дээ оролдоо л үзнэ ямар ч байсан. Ярьж л таарна. Тэгэхээр яг өргөл байц гэж зүйл байна. Тэгэхдээ аль талдаа эн чинь нэг юм хэмжээ хязгаартай л байх хэрэгтэй байхгүй юу? Зөв. Ойлгомжтой. Та бүхэн ч гэсэн ойлгосон баха гэж найдаж байна. За одоо би багшаасаа нэг сонирхолтой асуулт асууна. Бидний нууд маш их төгсөн одоо бөө хүн гэхээр хүмүүс энэ талаар их ярьдаг. За ингээд бөө хүн онгодоо буулгалаа. Онгодоо буулгаад ингээд нэг хуурдаал ингээд хит сарангаад илтэл. Тэгэл буучрэнгууд одоо зарим онгод маш их ингээд арх уудаг. Ингээд
Бараг 2 шилийг уучаал онгот нь ингээ мордоод явангууд эв ирүүл байждаг хэвээр. Тэр яг тийм байлээ гэдэг. Энэ талаар зарж ярих арх уух хэвээр юм уу? Эсвэл уухгүй байвал яадгийг. Тэгээд үнэхээр тэгээд ингээ бас ингээ аваа явчихж байгаа юм уу? Аа. Яг бид нар одоо энэ хатуу архины хэрэглээг бол одоо хэрэглээд нэг 100 жил болж байгаа юм уу? Одоо 100 хүрээгүй шүү дээ. Оросоос одоо сурлаа шүү дээ. Хатуу архийг тий. Одоо спиртийн өндөр агуулмжтай архийг тий. Тэрнээс өмнө бол одоо нэг арх цагаагаа уун бас нэг шими арх мархаа гаргана хэрэгэлдэг байсан байгаа л да мэдээж байсан. Гэхдээ ийм хатуу архийг. Тэг яг тэр чинь нэг юм шууд хэлчихэд бол бөөхөн юм бол би зүгээр хэлмээр байгаа. Бити арх хууч бүл. Бити арх хууч. Чамд хинч юу ч ойлгуулсан байж хамаагүй. Тэр бол ямар ч надад л хамаагүй. Битгий арх хууч бүл. Яг хав тэр онгод ороод нэг амсах төдий, ёслох төдий тийм онгод байна л да. Тийм бусанч байгаа юм чинь тийм ч ганцны ингээ ёсны төдий юм байна. Мөн зан үүлэнд ашиглах юм байна штэ. Өргөж болж байгаа юм чинь альва нэг зан үүлэнд ашиглах төдий юм байна. Тэгэхдээ бөөнөр чинь нэг архийг нэг ингэж хэрэгэлдэг байсан байгаа. Нэг бөөгийн дуудлаган дээр ч гард юм да. Шилтэй бор дарсаа шилэн хүзүүнд минь тусаагаараа, аахтай бор дарсаа ар нурамд минь тусаагаараа гэдэг. Энэ архийг шилэн хүзүүрээгээ тусааж янз янзын тийм зан үйл хатуу хөтөөмийхтэй шилэн хүзүүрээгээ асгадаг байсан байгаа. Энэ ямар учиртай вэ гэхээр өөрийн тэр хүний үнэрээ архины тэр их хүн үнэрээр дарж тэгж одоо бөөлдөг байсан байна. Тэгэнгүүт одоо тэр одоо сүүлийн үеийн тэр ойлголтоор бол юу гэдэм айгу бахархал юм шиг ярьдаг л юм. Өстой би өстой мондог байна. Одоо Монголд бол 2 жил арх болсон өстой би өстой цоо 2 литр гэл. Яг вэ тэгээд хэрэглээд нэг жил тэгээ явал та 2 жил явал та. Чи тэр архинд ялагдсан шүү дээ. Согтдог болно. Согтоод өстой солиордог болно. Тэгээд юу гэдэм тэгээд ямар олигтой зүйл байх вэ тэнд ч архиудаас эргээд нэг л өдөр согтдог болно шүү дээ. Тэгээд одоо бөөгөөрөө дайлмдуулж уудаг болно. Би яагаад ингэ шилж яхаар ийм тохиолдлуудыг олон мэдх юм чи. Тэгээд намайг анх одоо тэр өстөл нэг жоохон хүүхэд багт бүү болоход бас л тийм ойлголт байсан. Нэг өөрийгөө хамгаалаад нэг тагш арх амсч хитэргээд тэгээд би ч тийм жоохон багт миний ам руу тийм маягаар арх орж ил байлаа шүү дээ. Тэг ингээд дүгнэхэр чинь тэр чинь хамгийн том төгөрөгдөл хамгийн буруу юм чинь тэр байна. Бүү болоод архинд орсон гэдэг хүнийг би бол олон сонслоо шүү. Тэгэхээр энэ үдсэж байгаа хүмүүс ч гэсэн энэ тийм сонссон л байлгүй дээ. Яг тэр зан үйлдэл ашиг битгий ууж бүл. Тэр ямар мундаг чаддгийн чамд юу гэж хэлсэн хамаагүй. Чиний ямар олив байна. Биш өнөөдөр зүгээр ийм харамсал олон хүн төрд байсан баг. Хинтчгэл тий хүүхэд бага насандаа оюутан насандаа наригж дэрвээд тий алтаа гаргаад хүний сэтгэл сэвтээ үг хэлээд маргааш нь тэрэндээ харамсаж хүмүүс үтсэн л байлгүй дээ. Тий энгийн хүн тийм байдалд ороод ах чинь бөөхөн арх угаа согтоод өгвөл ямар байдалд орох вэ? Нөгөө нэг бомб бидлэг нь манараад ирэх чинь. Яаж ерөөсөө димээ. Тийм л биш нөө алхаар байшинг нураачч болно, барьж болно гэдэг чинь. Тэгээ гар утсад бид нар боолн болохгүй эсвэл хэрэглэх үү. Тэрнтэй адилхан одоо энэ өргөл барьцсан янз бүрийн зан үйл ашигладаг зүйлийнхаа боолн болохгүй эсвэл зүгээр сайхнаар хэрэгжилж чадчихна уу гэдэг талаар байна шүү дээ. Тийм та бүхэн маш бодолтой зөвхөн хантай байх хэрэгтэй байна шүү дээ. Бөөгийн онгод орол за би одоо өстөө нэр юу гэдэг юм өстөө ийм зөндөө янз янзын айхтар хатуу хөтөө юм хийсэн юм чинь арх ингээд ууж байгаа мөж байгаа л юм. Гэхдээ яг үндэ цаана өөрөө ч угаад идэг юм уу? Үнэхээр тэр онгод нь угаад байгаа юм уу? Бас эргэлзээтэй асуудал واخхой. Өөрөө ч халчаас угаад байгаа юм. Мэд яаж мэдх юм бэ? Яа мэдгүй. Тийм. Тэгэхээр холол байсан дээр. Яг ба тэр амьдралны яахан тэр үнийг асуудал тэр найз нөхдөг байна уу? Тэр хамт олонтойгоо байна уу? Наргид сингэн үү? Тэрийг мэддэг бол хамаагүй. Бөөлөхтэй битгий арх угаар. Тийм ойлгомжтой. За ингээд багштайгаа бит хоёр дугаар дамнан бөөгийн талаар ярьж байна. Тэгээд ер нь сүүлийн асуулт болгож асуухад багшаа. Одоо энэ шинээр бөө болж байгаа хүмүүстэй одоо та ямар нэгэн зүйл захиж хэлээч. Тийм. Шинээр бөө болоход одоо юу хэрэгтэй? Мэдээж багш бас чухал гэж байна. Тэгээд болохгүй юм ямар төрлийн бөө байдаг талаар ярьлаа. Хоёлаа олон сэдвийг хамарч ярьлаа. Тэгэхээр одоо бас магадгүй эргэлцсэн, тэнэгэлцсэн хаанаас эхлэхээ мэдэхгүй байгаа ч юм уу ийм хүмүүс бас үзэж байгаа, сонсож байгаа, таньдаг хүмүүс байгаа бах. Энэ талаар та ярьж өгөөч. За тэгээд дуусгая. За шинэ бөө болж мэдээж багшийн талаар бол ярьсан дээ. За багштай байх хэрэгтэй. Багштай болчихвол маш их юм бүтлээл гэсэн үг л дээ. Сайн багштай болвол. Гэхдээ нэг би зүгээр яг өөрийнхөө туршлага дээр нэг юм хэлчихье. Би одоо боддөг юм. За би нэг 10,000 хүнд
үзэж хаар засал хийсэн л баг. 10,000 их таа. Багада. Тий. Тэндээс нэг 10 хэдэн болоогүй л баг. Гэхдээ зүгээр яг таамаглаж ярьж байгаа шүү. Одоо яг тоолцсон юм биш шүү зүгээр юм тий. Тийм л баг. Тэгээ нэг ингээд дөнгөж энэ бөөлж байгаа бөөнөр ихэндээ их тийм үнэхээр ирчтэй хүчтэй. Өстө нэрээ өстө юмаа хийн болгоно гэлээдэг. Тэр сэтгэл нь айгүй жоох юм дээр унцдаг. Тэгээд л ингээд сөхөрдөг юм харагддаг. Ингээд нэг юм хүний үйл рүү ороод засал хийгээл юм агаал нэг ганц нэг юм болж өгөхгүй эсвэл тэр хүнд мэдгүй чадахгүй юм зөндөө байгаа шүү дээ. Болж өгөхгүй болохоор урваагаал нурмаадаг. Тэрийг л давчих хэрэгтэй. Тийм. Тэгээд ер нь бүх хүмүүс би хүнд засал хийх вэ, хийхгүйгээ маш сайн боддог байх хэрэгтэй. Тэр чинь яг шудраг хэлэхэд ирсэн хүн болгонд үзэж хаар засал хийх албатай биш. Тэр бөөгийн бас өөрийн хүсэл байхгүй. Би ийм хүнд би юм хиймээргүй байна. Ийм хүнд би засал хиймээргүй байна. Тэ? Ийм хүнийг би үзэж өгмөөргүй байна. Магадгүй бас хүч чадал нь хүрхээргүй байж болох уу? Нэг хүрхээргүй байж болох юм. Гэхдээ тэр үргэлж хүрхээргүйдээ биш л дээ. Тэр цаг мөчтэй л одоохондоо хүрхээргүй байж болох. Гэхдээ үт юм годомжинд гараад тэ нэг хүнийг зодчоод тэгээ би яах вэ надад туслаач гэж ороод ирвэл бөөхөн тэнд бөөлж өгөхгүй шүү дээ. Жишээ нь. Тэгэхээр хинт өгөх вэ өгөхгүйгээ ялгах хэрэгтэй байхгүй юу? Тийм. Тэгэх юм бол чи үр дүн чинь чи үр дүнгээ мэдэх байхгүй юу? Энэ хүнд миний хэлсэн үгийг минь энэ хүн ойлгож хийсэн үйл нь хүрх юм байна гэдгийг ойлгож байгаа хэрэгтэй байхгүй юу? Тийм. Тэгээд нэг юм энэ чинь бөөхөн ч гэсэндээ альва ямар ч улсын аврах бүх ч гэсэндээ нэг ихийн хилээс нэлхэм төрдөг унаж босож яваад хорвоод туулдаг штэ. Тэрнтэй адилхан бөөхөнч дээр алдаа оноо байна штэ. Тэгээд алдаа оноон дээр сөхөрж л болохгүй. Тэр үе давчхал хэрэгтэй. Тэгээд даваад гарчих. Ямар ч байсан. Тийм. Гэхдээ ер нь яг үнэн хэлэхэд бол үнэхээр жинхэнэ бөөхөн бол яаж ч байгаа даваал гарт. Тэг ямар нь болоод нь за боёлыг буруутаад энэ шатай устгах ихээр бүү болох эсвэл юм байсан баг. Тийм. Угаасаа чадахгүй хүн дээр нь тэр онгодж ирэхгүй шүү дээ. Тийм шүү дээ. Тийм. Гэхдээ биднэрт бас тийм сорио байдаг шүү дээ. Ер нь янз янзын зовлон жаргалаар ирдэг сорио их шүү дээ. Тэ. Зөв. Ойлголоо. Баярлалаа огшаа. Ингээд энэ удаагийнхан дугаарыг Дундгов аймгийн Үлцэт сумын цагаан суурга хайрхныхан үлмийг бас мэдчилж хүргэлээ. Тэгээд таалан сойрхож сонссон ойлгосон бахаа гэж найдаж байна. Дараагийн дугаар хүртэл баяртай. Баярлалаа. За баярлалаа.